Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аавгаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор Сайн болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр бас нэгэн 7 хоног бид үдэж байна. Тэгээд ер нь бол нэг зүйлийг бид нар бодох хэрэгтэй болоо да. Цаг хугацаа бол угаасаа яг явдгаар л яваа да. Бид нар заримдаа цаг хугацаатай бид нар өөрөө хүссэн үедээ зарим нэг зүйлийг хийн гэж боддог боловч бидний хүссэн үед хийхээр хойшлуулсан зүйл мөн хэрэггүй болсон байж магадгүй цаг хугацаа байдаг. Тиймээс бид нар яг ихлээр энэ цаг хугацаа нарыг дахиад нэг 7 хоног өнгөрчлөө гэж харамсахын оронд бүтээсэн зүйлүүдээ хараад харин эх 7 хоногт ямар их бүтээмжтэй байх боломжтой вэ гэдгийг бодох юм бол эзний ивэл нэгүслэр олон зүйлүүдийг тод харах боломж бидэнд нээгдэнэ. Тийм шүү. Тэгээд харангуут бид нар цаг хугацаа маш хурдан өнгөрж ийн гэж айгүйх ярьдаг те. Цаг хугацаас та нисэж ийн нэг мэдгэтэл ингэсэн байна гэж ярьдаг те. Тэгэхээр энэ цаг хугацаанда биш биднэрт л бас байгаа зүйл бах те. Бид нар завгүй байгаа. Бид нар энэ химнэл дундаа маш хурдан болоод өнгөрчихдөг учраас магадгүй тэгж боддог бах. Миний хувьд ч гэсэн арын өдрүүдэд яг таны хэлж байгаа шиг тиймэрхүү зүйлс мэдрэгдсэн байхгүй юу? Цаг хугацаа айгүй хурдан өнгөрөөд цаг хугацааг яаж би зарцуулж байна вэ гэдгийг бодоод тэнгуут би бас амьдралаа бүүр гэдэг ном уншиж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр бас нөгөө хамгийн чухал зорилго миний хувьд одоо тэр чухал зорилго тэр зүйлдээ л одоо цаг хугацаагаа зориулах тэгэх юм бол амьдралаа би үрсэн болохгүй гэдэг зүйлсийн талаар уншаад явж байгаа юм. Тэнгуут бас яг тийг санагдчихж байгаа. Би зөв зүйлд цаг хугацаагаа зарцуулж байгаа учраас одоо энэ нь харамсах зүйл байхгүй гэдэг ч юм уу одоо юм. Тиймэрхүү зүйлс байхгүй учраас итгэлтэйгээр зориулттайгаар ингээд одоо хүсэл хангалуун гоё явж болохоор гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсүүдийг бодож байгаа. Тэгэхээр яг одоо бас таны цаг хугацаа бас нэг зүйлд зарцуулагдаад явж байгаа. Гэтэ эдгээр зүйлсүүд нь эзэн дотор эзний алдрын төлөө байх юм бол энэ бол хизээж харамсах тэр цаг хугацаа биш байдаг шүү. Тэгээд аль амьдралын нийгмийн үйлчлэлийн янз бүрийн талбар дээр та байгаа байх. Гэхдээ тэр бүх зүйл чинь эзний төлөвлөгөө юм шүү. Эзэнтэй ойр байж эзний замаар алхаж байхад эдгээр бүх зүйл нь утга учиртай байх болно гэдгийг бас энэ өглөө сануулгыг хүсэж байна. Тэгээд нэг юм байдаг штэ. Би ингээд энэ жишээг ингээд хаяа ярьдгийн тэр үл юу гэхээр Бурхан бидний амьдралын эхлэл төгсгөлийг бүгдийг нь мэдж байгаа боловч хизээч бидний амьдралын одоо амьдралын аль нэг хэсгийг гүйлгдэггүй. Бидний кинод жагаа гүйлгчдэг шүү дээ. Тэрэн шиг Бурхан тэгдэггүй. Тэр бид нэр хэрвээ Бурхан биднийг ингээд бидний амьдралын тэр аимшигтай хүнд өдрүүд аимшигтай одоо тэр шудрагус юм шиг одоо туулан өнгөрсөн тэр цаг мөчүүдийг мэдсээр ижиж биднийг туулуулсан гэдэг нь биднэрт одоо юм жоохон өөдгөө санагч хайргүй санагчвэл бид нар нэг зүйлийг санах хэрэгтэй. Шодрог Бурхан шодрог байхгүй. Яг гэвэл тэр зөв дөгөөр ээж байгаа тэр бүхэн тохиолдоогүй. Тийм тэр бүхнийг тохиолдуулахгүй байхын тулд Бурхан бүхнийг хийсэн ч гэсэн бид нар тэр бүхнийг тохиолдох нөхцөлийг өөрсдөө бүрдүүлээ. Тэгээ тэр замыг өөрсдөө сонгоод тэгээ тэр замаар өөрсдөө яваа. Тэгээ тэр замаар өөрсдөө явжснаа Бурханыхаар яваагүй гэж Бурхан минь та туслаач ээ гэх ингээд ерөнхийдөө бол Бурхан бидний амьдралын аль ч хэсгийг гүйлгээгүй. Тэгэхээр бид нар яг л хүмүүстэй адилхан цаг хугацаануудад амьдарч харин хүмүүс их зүйлийг бүтээж хаад бага зүйл бүтээсэн санагч бол амьдралаа хэр зэрэг хайрладаг вэ гэдгээл бодох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэглээ энэ өглөө гахалтай өглөө Бурхан бидэнд өгсөн байна. Тэгээ үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтцгаая. Та зүрстгэлээ үгийн цагт бэлтгээд эзний өмнө ирээд магтаарай.
Гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зам тэр миний хөтөж твэрч өртөн ойртуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зам тэр миний хөтөж твэрч өртөн ойртуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа эцгүйхээр газар би байсан ч тэр өдөртөө элсэн цөлж гол уурсхийг би харнаа тэнгэр дэлхий уусаач эзний үг хിവэр үлднэ өнөөдөрч тэр шинийг бүтээн гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зам тэр миний хөтөж твэрч өртөн ойртуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа эцгүйхээр газар би байсан ч тэр өдөртөө элсэн цөлж гол уурсхийг би харнаа тэнгэр дэлхий уусаач эзний үг хിവэр үлднэ өнөөдөрч тэр шинийг бүтээн гарцгүй мэд газар гарах замыг тэр занаа харалган байх үед хайрын эзэн замыг зам тэр миний хөтөж твэрч өртөн ойртуулаач өдөр болгон хайрын хүчээр тэр замыг занаа тэр замыг занаа Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа Матай номын 21-ийн 22 дугаар ишлэгийг үзнэ. За энэ ишлэл бол маш их одоо юу гэдгийг маргаамайгийн юм хүмүүс дагуулдаг. Яг тэгэхээр хүмүүс итгэлтэйгээр юуны төлөө залбирна, түүнийгээ хүлээж авна гэдэг энэ үг байгаа болохоор хүмүүс ер нь хүн нэг хүсэл мянга гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг хүмүүс гойсон бүхнээ авна гэж бод. Нэг түүх байдаг шүү дээ нэг охин маш ирэх охин. Бүр өөрлөө чарлаад ингээд ахаар нь ээж нь юм нөхцөн авах гэдсэн юм. Тэгтэл ээж нь арайч тийм аимшигтай юм болно гэж боддог. Яг тэгэхээр тэр нь хайч байсан. Тэгээд тэр охиныг нүдэ гинтээсэн байхгүй. Тэгээд
яг сохорсон гэдэг үлөө эсвэл нүдэн ингээ гэмтэлтэй болсон гэлөө. Ямар ч гэсэн тэр эмэгтэй гоо сайхны хувьд бас одоо юу гэдэг амьдралын хувьд бол тэр өдөр бүх юм өөрчлөгдсөн. За тэгээд олон жилийн дараа тэр эмэгтэй ээжтэйгээ ингээд ярилцаад ингэж явах үедээ нэг зүйлийг хэлсэн байлээ. Би өөлж, гашгирч, тийчилж бүр яаж ч байсан та надад хайртай бол тэрийг өгөх ёсгүй байсан шүү дээ гэдэг. Бид нар заримдаа зарим юмыг яг тэгдэг байхгүй авах гэж бүр тэ авах ёстой. Яг тэгэхээр зарим нэг хүмүүс автсан санагдаад байдаг байхгүй. Гэхдээ нэг зүйлийг бид нар ойлгож авах хэрэгтэй. Тэрийг бурхан өгөөгүй байхгүй юу? Өөстөө олж авсан. Тэ? Бурхан тэрийг хүүхдүүдэд өгөхийг хүсдэг үү? Тэгээ өөстөө авъя гэдээ ингээд зүтгээд ингээд ах юм бол тэр нь ингээд нүднийх нь өмнө ингээд байж идэг. Хүмүүс тийм юмыг яаж бий болгосноо гим нүгэл ч юм уу янз бүрийн нөхцөл байдал янз бүрийн арга замаар бий болгосон бол тэгээд бурхантай за чи үнэхээр тэгээд энэ хүмүүс ийм байдлаар л наадах чи олж авдیں۔ Тэгээ чи минийхээр явахгүй наадахаараа яваад наад зүйл амаараа юм уу? Хэдэж аваа гэж хэлэхгүй. Миний чамд өгөхийг хүссэн зүйлийг чи сонгохгүй байгаа мó гэдэг тухай л бурхан ярина. Тэгэхээр чиний энэ авж байгаа зүйлүүдийг би чамд өгмөөргүй байна гэдэг зүйлийг бол ярихгүй. Яг тэгвэл өчигдөр бид нар ярилцсан шүү дээ. Хэрвээ бид бурхны талаар мэдлэгтэй бурхны хүчийг ойлгодог бол бид нар амьдралдаа юуг шаардлагагүй гэдгийг мэддэг болдог. За тэгээд энэ хэсэг дээр Библийн энэ 21-р бүлгийн яг энэ хэсэг дээр юу гардаг вэ гэхээр Есүс Иерусалим хот руу явж байгаад нэг мод байхаар нь тэр модноос очиж жимс хайдаг. Жимс хайсан чи юусоо байдгүй. Тэр мод инжирийн мод гэж байгаа байхгүй. Инжирийн мод бол маш муу нөхцөлд ч гэсэн урагчдаг мод байхгүй. Тийм учраас Израильчууд замын хажуугаар тариад нөгөө ядуучууд инжирийн модыг ингээд хин нэгний усан үжмийн мод юу ургамлыг юугийн усан үжмийн очиод ингээд талбайгаас нь шууд идээдэж бас болохгүй шүү дээ энэ чинь. Тэгээд тэгэх юм бол яаж ургах юм бэ те? Тэгэхээр нөгөө нэг инжирийн мод бол ингээд байдаг. Нээлттэй нэгс олон нийтэд зориулагдсан тийм жимс ахгүй. Тэгэд Есүс очиод жимс идэх гэсэн чинь инжирийн модонд навчнаас нь өрөвч байгаа. Олон жилийн өмнө дэлхийн шилдэг 60 илтгэл илтгэлүүд гэдэг нэг хэдэн ном гарсан тул тэрийг уншиж байгаа тэрэн дотор нэг үг байсан. Яг энэ ишлэгийг уншиж байхад надад санагдчихсэн. Тэр бол юу вэ гэхээр их навчтай мод үр жимс байдаг юм аа гэж. Тэгээд тэрийг ямар утгаар хэлсэн мэхээр их олон юм яриад байдаг хүн өөрөө амьдрал дээр нэг юм байдаг юм аа гэж. Тэгтэл бидний амьдралд байхгүй байгаа зүйлүүд нь заримдаа тухайн хүн хэрэггүй гэж бодсон юм эсвэл тухайн хүн энэ ер нь чухал биш юм байна гэдгийг ойлгосон учраас амьдралдаа зүгээр л худалдаж аваагүй, авахыг хүсээгүй, бий болгох гэж оролдоогүй зүйлүүд байдаг. Энэ нь ядуу эсвэл ингээ гачигдад дутагдсан гэсэн утгатай бол биш. Зарим нэг хүмүүс зүгээр төвлөрөхдөө одоо тэ олон зүйлүүдээс таталцсан байдаг байхгүй. Тэгэхээр бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хэдэн нэгэн цагт Есүс бидний амьдрал дээр бидний амьдралаас юу ч олж харахгүй байвал юу ч олдохгүй үл яах вэ? Хүмүүсийг холоос харахад ингээл нэг л их навчтай модцоо те одоо юу гэдгийг янз бүрийн ингээл байгаад байдаг нэх гоё. Тэгэл тэрэнд их жимс байгаа ах та тэр ямар гоё ургаа вэ гэж боддог те. Нэх гоё сүүдэр байгаад байдаг те. А гэтэл тэр инжирийн мод чинь сүүдэр нь тийм чухал биш аахгүй юу? Инжир жимс ургах нь хамгийн чухал зүйл нь аахгүй юу? Хамгийн чухал зүйл нь байхгүй тийм мод инжирийн мод чиг амьдрал бидний амьдрал болсон байвал яах вэ гэдэг бодох. Тэгээд дагалдагчд нь бол тэр инжирийн модыг Есүс тэ за дараа жимс урах болтугай гэж ерөөхийн оронд шууд өгсөн хэ. Чамд үр жимс хідээч бүү ургаг гэж хэлгээд тэр мод шууд хувхаарсан. Тэгээд бид нар заримдаа ингээл дандаа ингээл буруу сонголтууд хийгээд бурхныхаар амьдрахгүй байгаа юм байж юу гэж боддог вэ гэхээр тэ тэгж жагаад би тэнэгдэхэ байлаа ш. Тэгж жагаад би ингэхэ байлаа ш. Тэр үед бурхан намайг ойлгох ш. Бурхан намайг одоо тэ өршөөн ш. Бурхан надад ингээ сайн сайхныг өгнө штэ гэж ингэж боддог болов ш. Бас бурхан бас зарим нэг зүйлд цаг хугацааг тогтоосон байдаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ зарим хүмүүсээ тэгээд хөгшрөөд ирэхээр л одоо гимший гэл. Гэтэл бас тийм биш гэж байна. Энэ мод нь дараа жил нь ургах ч байсан юм билүү. Гэтэл шууд тэр модны одоо тэ
одоо юу гэдгийг навчтаач байх, жимстэйч байх боломж нь яг Есүс тэгж хэлсний дараа шууд хувгарч байгаа. Тэгээд энэ яга хувгарч вэ гэсэн чинь Есүс юу гэж хэлсэн бэхээр итгэлийн тухай ярьсан. Нэгдүгээрт бол Есүс бол шууд тэр модыг харангуйтаа энэ мод үргэлжил ийм байх юм байна гэдгийг мэдж байгаа. Бурхан учраас. Тэгээд шууд энэ мод хойшид хүмүүст горилгот хүрүүлэхгүй. Яг л энэ модноос нэгэн л жимс гарахгүй юм чинь. Энэ мод энд байгаад хүмүүс энэ мод руу жимс идэх гэж дахин ирээд байх шаардлага байхгүй. Холоос харагдахтаа л хувгаарцсан мод харагдаад хүмүүс тэр мод жимсгэн байна гэдгийг ингээд мэдэх болно. Тэгэхээр бид нэр ингэж бас бидний итгэлийн амьдралд ийм хүмүүст хоосон горилго төрүүлсэн байдалтай байхыг зөвшөөрдөг. Харин итгэлийн амьдрал гэдэг бол ямар байдаг вэ гэхээр итгэл нь жижигхэн байсан ч гэсэн энд бүр ингээд гिचийн үрийн төдий жижигхэн байсан ч гэсэн ууланд хандаад тэнгис таягдаг гэж хэлгээд үгэнтж орох болно. Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбирanгүй түүнийгээ хүлээн авах болно гэдэг үгийг хэлсэн байна. Матай 21-р бүлгийн 22 дээр ингэж хэлсэн бол Иохан номон дээр Есүс одоо энэ нэрээр юу хүссэн бүхнээ залбирчгүй гэсэн юм. Тэгэхээр бид нар энэ хоёр залбирлын талаар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт ямар бурхан бэ гэдгийг бид нар таньж мэдсэн байна. Бас ямар биш вэ гэдгийг бид нар таньж мэдсэн байна. Энэ бурхан юунд доргүй юм бэ? Ямар биш вэ? Энэ бурхантай яаж харьцаж болохгүй вэ? Энэ бурханыг яаж одоо юу гэдгийг энэ бурхныг хуурах гэж оролдох ч юм уу эсвэл энэ бурхныг ашиглах гэж оролдох ч юм уу ингэх бол боломжгүй гэдэг бол бид нар нэгдүгürt бол ойлгочих хэрэгтэй. Тэгээд ойлгочих юм бол бид нар энэ бурхны өгдөггүй зүйлсийг асуухгүй гэсэн үг шүү. Тийм үү? Тэгэхээр юу Яков номон дээр гэж байна. Бурхан хэдэж илэг дог болдгоо шүү гэж. Тэгэхээр бид нэр залбирж байхдаа бид нар эхнээсээ бурхнаас ийм зүйлийг бурхнаас гуйх шаардлагагүй гэдгийг бол бид нар бол мэдж байна. Тэгээд одоо энд залбирал ба итгэлийн хоорондын нэгт холбооны талаар энд өгүүлсэн гэдгийг бид нар бол нэгдүгээр бодох хэрэгтэй. Залбир зөвхөн хэлэх үг үйлдэл биш харин бурханд итгэж найдаад үр дүнгийн бурхнаас хүлээх, бурхнаар гаргуулах байдаг. Тийм учраас бурхны өөрийнх нь хүслийг болоод бурхны мөн чанарыг хүлээн зөвшөөрөх нь бидний залбиралд маш чухал байхгүй. Их эзэн минь таны нэрийг алдаршуулахын тулд та надад энэ бүхнийг хийх боломжийг өгөөч. Энэ бүхнийг хийгээд би танд алдрыг өргөх болно гэж. Зарим хүмүүс бол гэж байна. Бурхан минь та ингэж өгчих юм бол би ингэн гэж барьцаалж байгаа тийм үү? Гэтэл бол энэ бол биш юм аа. Хэрэг бид нар эргэлзээ айдас донд залбираад байдаг бол бидний төр сэтгэл бурханд нээлттэй биш вэ гэсэн үг болж байна. Бурхан бол айцын сүнсийг өгдөг шүү дээ. Ер нь бол бидний залбирлыг хамгийн их дэмждэг бидний залбирлын үндсэн гол зүйл бол Бурхны хүү Есүс Христийн нэрэнд итгэж түүний тусаар угаагдан гэм нүглээ уучлуулж ариун сүнсийг хүлээж авах. Тэр ариун сүнс Бурхан бид нар ямар залбирал өргөхөө бас Бурхан биднэрт юу гэж хариулж гин ямар залбирлыг орхих хэрэгтэй вэ гэдгийг бидэрт хэлдэг байхгүй. Тэгэхээр бид нар итгэж залбирах гэдэг нь Бурхны мэрэгэн ухаанд итгэж Бурхныг ямар вэ гэдгийг мэдж байгаа тохиолдолд тэгж байгаа байхгүй. Тэгээд заримдаа хариу чинь тийм биш үгүй хүлээ идэр гэсэн байдлаар байж байгаа. Бидний амьдрал ихэвчлэн бид нар өөрсдөө яар учир дандаа юм хурдан үрдүн шаардаад байдаг байхгүй. Яг одоо тэгчмээр байна. Яг ингэмээр байна гэх тээ. Гэтэл яг үнэндээ бол итгэл гэдэг зүйл чинь те харагдахгүй, мэдрэгдэхгүй байх үед Бурхныг хинбэ гэдгийг мэдж байгаа учраас Бурхан төвтэйгээр орхиж байгаа явдлыг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр залбирал бол энэ итгэлийг өдөр тутам бэхжүүлэх чухал зүйл нэг. Ингээд хэрэгжүүлэх хоёр зүйлийг хэлээд байна. Өдөр бүрийн амьдралдаа тодорхой зорилготой итгэлтэйгээр хандж явах хэрэгтэй. Та өчигдөр залбирсан сэдв чинь биелээгүй байгаа бол өнөөдөр ч гэсэн үргэлжлүүлэн залбир. Бурхан минь би тэр зүйлийг танаас асуусаар залбирсаар байгаа. Та хайр инэрлээ өгдүүлээрэй гэж. Тэгээ бас нэг зүйл нь хүмүүс өөрөө чинь төлөө залбирж байгаа сайн хэрэг боловч та өөрөө залбирахгүй байх нь бас тийм зөв зүйл биш гэдгийг бол санаж явах хэрэгтэй. Залбирлынхаа дараа эргэлцгийн оронд Бурхан надад хамгийн сайнаар хийж өгөх болно. Бурхан намайг илүү хэтгэлтэй болгоход туслах болно гэдэг ийм өөрийгөө одоо урамшуулах, хөгжүүлэх зүйлсүүдийг бас хийдэг байна. Амьдралд тохиолдох хариу болгоныг хүлээж авах тийм дадлыг бий болгох хэрэгтэй. Бурхан амьдралыг чинь гүйлэхгүй. Бурхан нэг ийм алдаа гаргасан шүү те. За тэгээд нөх олон хүнд мэдэгдэж намайг ичгүүрт дунгаад байдалд оруулахгүйгээр намайг энэ удаа л аваа гарчаа штэ. Тэхүү
Гэхдээ нэг бид нар нэг юм буруу юм ичээд баригдахгүй байхын төлөө 10 жилд байхдаа л те. За энэ удаа л нэг ингэчих гээд байж штэ гэдэг тэгдэг шиг бурхантай тийм зүйл бол байхгүй. Гэтэ бидний бурхан бол бидний хайрладаг бурхан. Биднийг сандргүй байдлаар алдаа гарах үед тэрийг мань мөрдөн өшгөөд байдаг нэг юм биш. Бас биднийг одоо те юу гэдгийг бидний хэргийг хүлээл ихээр бид нэр байтарж байгаа нэг нь ч биш. Аль хэдийнэ бид нарыг өмгөөлөд бүх төлбөрийг төлөөд бид нарыг батлан даалтанд авчихсан биднэрт хайртай нэг. Тийм учраас бид нар итгэлээ зөвхөн үгээр биш харин амьдралынхаа туршид бодитоор хэрэгжүүлж байхын тулд түүнтэй өдөр тутмын залбирлын амьдрал маань итгэлийн бас суурь дээр бас бурхны хинбэ ямар бурхан бэ ямар бурхан биш вэ гэдгийг мэдэх мэдлэг дээр суурьсан байх юм бол юу ч итгэлтэйгээр залбирсан түүнийг хүлээж авах боломжтой. Бид өнөөдрийн үгийн цагаараа Матай 21:22. Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбирanгуйн түүнийг хүлээн авах болно гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Бид нар угаасаа Бурхныг бэрд шиг авч үзэж хизээч болохгүй. Аха. Тэгээ энэ одоо ишлэл дээр ч гэсэн итгэлтэйгээр юуны төлөө залбирanгуйн гэж байгаа шүү дээ. Тэгээ Бурхны хүслийн дагуу Бурхныг хинбэ гэдгийг таньж мэдсэн тэр итгэлийнхаа дагуу залбирах юм бол тэр залбиралд Бурхан хариулах болно гэдгийг бас энэ өглөө дахин сануулж байна. Нэг номлол дундаас хамгийн одоо хүрсэн зүйл нь харагдахгүй, мэдрэхгүй байсан ч гэсэн
одоо бурхныг хинбэ гэдэг тэр зүйл дээр нь тулгуурлан одоо үргэлжлүүлсээр байх, итгэсээр байх гэдэг зүйлийг илүү тусгаж авч байна. Тэгээд би бас энэ залбирлын талаар нэлээ хайсан. Тэгсэн чинь Жорж Миллер гэдэг нэг хүн байна. Энэ хүн болохоор 19-р зууны Англид амьдарч байсан. Тэгээ өнчин хүүхдүүдэд зориулсан асрамжийн газрыг байгуулсан юм байна. Тэгээд гэхдээ тэр хизээч хандив гуйж байгаагүй. Түүний бүх хэрэгцээ зөвхөн залбирал итгэл дээр тулгуурлаж байсан байна. Тэгээд нэгэн өглөө асрамжийн газарт нь хоол байгаагүй. Тэгээд хүүхдүүд нь ширээний ард сууцгаагаад Жорж Миллер залбирсан байна. Эзэн минь та биднийг тэжээдэг гэдгийг бид мэднэ гэд одоо хамтдаа суугаад хоолгүй байсан ч гэсэн залбирсан байна. Тэгсэн чинь тэр үед нь хаалга тогшоод одоо ойролцоох байх талх нарийн боомны одоо хийдэг хүнийх нь машин эвдэрсэн. Тийм учраас хаях гэж байсан тэр бүх зүйлээ идэх хүнсээ тэднэрт өгсөн байна. Гэрчлэл итгэлээрээ залбирлаараа үргэлж бурхантай ойр байдаг хүмүүсийн ийм түүх байна. Тэгэхээр бидний нүдэнд боломжгүй мэт харагддаг ч гэсэн итгэлтэйгээр залбирх юм бол бурхан энэ зүйлсүүдэд хариулах болно, эзэн хангах болно гэдгийг бас энэ түүхээс харж байна. Тэгэхээр бидний тэр итгэлтэй залбиралд бол бурхан хариулдаг. Тэгээд бурхан чимээгүй байгаа нь ч гэсэн бас нэг хариулт шүү дээ. Тэгэл байх. Тэгээд ер нь бурхнаас юу гуйх шаардлагагүй гэдгийг мэдж явах нь маш чухал байдаг байхгүй. Жишээ нь хин нэгэн хайртай дотны үнэ алдна гэдэг бол амар зүйл биш. Мэдээж эзэн амьдлын эзэн, амьдын эзэн. Тийм учраас эзэн аль хэдийн авсан нэг заримдаа буцааж авчрах гэж оролдох юм аа. Би тэгээд тэр хүн насарсны дараа би тэгээд итгэлээ алдсан дөө. Тэ? Ер нь бол тэгээ байхгүй юм байна гэж утсан гэж. Дэлхий дээр Христ итгэлээс өөр өглөөс хүнийг буцааж авчирсан гэтгэл байхгүй. Гэхдээ өглөөс хүмүүсийг буцааж авчрахгүй байх шалтгаан бас бурханд байгаа. Тэрийг бурхан бүгдийг тайлбарлаад өгсөн. Библиэс сайн бичээсийг сайн уншдаг бол тийм зүйл дээр бол бид нэр итгэл найдвараа бол алдахгүй. Маш их олон гэсүүд. Тиймээс нэг зүйл байна. Итгэлтэйгээр юуны төлөө залбирэн түүнийг авах болно гэдэг. Юуг авах гэж тэгж улаарж байгаа юм бэ? Шунал дээр тулгуурласан итгэл гэж байхгүй шүү дээ. Энийг л бид нар бодох хэрэгтэй. За тэгээд хамт залбирая те. Тэгээ. Би та бүхнийг эрен хааж байгаа бүхнээ эзний хүсэл дотор аваасаа гэж өрөөж байна. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэм танд баярлалаа. Амьдралыг манд бүтээж хэрэгцээтэй бүхнийг өдөр бүр хангаж өгж байгаа танд баярлалаа. Таны хүү Есүс Христ бидэнд хэрхэн залбирахыг заахта өдөр бүрийн минь далахыг энэ өдөр ч гэсэн бидэнд өгөөч гэж залбираарай гэсэн. Бид өнөөдөр залбирч байна. Өнөөдөр хүртэх ёстой зүйлүүдээ авахын тулд танаас биднэрт өдөр болгон бэлдсэн тэр далахыг авах саадуулдаг тэр муу зан чанарууд, өөр шунал, өөр зүйлүүдийг та бидний бодлоос арилгаж өгөөч. Тэгээд зөвхөн таны бэлдсэн зүйлүүдийг итгэлтэйгээр минийх юм шүү, надад бэлдсэн юм шүү, надад хайртай нэгэн миний төлөө, миний зам дээр үу таалга онгоолгоод, золиослоод олон хүмүүсийг хэрэглээд миний амьдралын сайн сайхны төлөө хамгийн сайнаар бүтээж байгаа шүү гэдгийг итгэхэд та тусалж өгөөч. Тэгээ бид хүн болгон залбирж байгаа сэдвүүдэд тань даатгаж байна. Хэрвээ бидний одоо залбирж байгаа зүйлүүд дотор таны хүсэлд үл нийцэх зүйлүүд байгаа бол та ойлгуулж өгөөрэй. Хэрвээ нийцэх зүйлийг бид нар тийм ч их итгэлтэйгээр тууштай залбирч чадахгүй байгаа бол энэ цаг үчид итгэлийг минь өсгөж өгөөч гэж тань салбарангуйж байна. Бүх зүйлийг тань даатган таны гайхалтай хүү бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байдаг сонсогч танд баярлалаа. Та үргэлжлүүлэн залбирсаар байгаарай. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.